Улсын хурлаас байгуулагдсан хянжлах төр хороо бол байнгын орооны статус дэш явдаг. Тэгэхээр Монголын төрийг хөндлөхгүй байна л гэж бид харж байгаа. Төр хороог оюу толгой компани ялгамжтай байдлаар авч үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засгийн газартай бид нар хэлцээр асуудлаа ярина. Хянжлах төр хороотой бид нар асуудлаа ярихгүй гэдэг үнцэг харагдаж байгаа. Энд дээр бол бид нар хамсалтай байна. Нэг талтай. Нөгөө талдаа зүгээр яагаад энэ оюутлоготой холбоотой асуудал болгон хөндөгдөх тоолонд Монголын төрд асуудал үүсэж байгаа вэ гэдгийг бид нар бас эрүүл ухаанаар олж хараасаа гэж би урд нь ярьсан хэлжсэн дээ. Би буруу санааг бол 2014 онд Донтротой холбоотой асуудал яригдж байхад Норвегийн Алтан уягийн засгийн газар хөксөрч ирсэн. Сая 2025 онд Донтрогийн асуудлууд яригдаад хөндөгдөд ирсэн цаг хугацаанд оюутны засгийн газар хөксөрсөн. 2011 онд хувь нийлүүлсэн зээлийн гэрэн дээр 7 жил тутам хилэлцэх боломжтой, тодотгол хийх боломж гарч байгаа. Гэтэл 2018 онд энэ 7 жилийн хугацаан дээр асуудал яригдах байсан. Гэтэл 2018 онд эрх баригч Монгол Ардын нам бас л 2 багтаж хилцэж чадахгүйгээр өнгөрч ирсэн. 2025 онд энэ байдал давтагдчихэв. Би энийг бодож зүгээр нэг юм санамсаргүй яваад байгаа зүйл гэж бодож байгаа. Хөвний хувьд би бодохгүй. Энэ одоо бодит төсөл байдал ингэж таараад шүү дээ. Тэгэхээр бид нар энэ оюутлоготой холбоотой асуудалтай нухацтай хандахгүй бол яг цаашдаа 2037 он гэхэд Монгол улс байгалийн баялаггүй авсан юм байхгүй. Ард иргэдийн карманд үлдэх юм байхгүй. Зөвхөн 24-5 тэрбум долларын үр хөлтгөрлөө шүү дээ. Тэгэхээр Монгол улсын баялаг үстэй. Монгол улсын газар нутгад дээр байгаа баялагыг үндэсний баялагын сангийн тухай хуулиар ард түмэн өөрөө тодорхой хэмжээний үр өгөөжийг хүртнэ гэж заачсан юм цаг хугацаанд байгалийн баялагынхаа төлөө юм нь хэн эзэн бэ гэдгийг өөрсдөө бас харуулж байгаа гэж бид үзэж байгаа. Тэгэхээр энэ 2025 оны энэ зээлийн гэрээнд хийх тодтолцоолол бол зүгээр өнгөрч байгаа. Эсвэлтгөө орж байгаа албан тушаалтнууд байгаа гэдгийг бид нар албасаар зарлж байгаа. Одоо Батнайрамдал дарга маань албасаар бас нэр томцсон зарлана гэсэн одоо тэрийг зарлах болоо гэж би найдаж байна. Зарлахгүй бол бид нар тэрийг зарлаа. Яагаад тэгэхээр оюу толгой гэдэг компани дэлхийн хэмжээнд эндсийн ордороо тэргүүлж байгаа энэ цаг хугацаа Монгол улсын баялаг ард түмэнд ирэх ёстой 3.5 сая хүнтэй шүү дээ. Яг айл өрхөөр тооцоод нэг 985-6 мянган л айл واخгүй. Тэгээ энэ айл өрхөдөө сайн сайхан амьдраад явчих боломжийг гадаадын гар үл болсон нөхдүүд эсвэлтгүйгээрээ Монгол улсын баялагыг гадагшаа зөөх хэлбэртэй байлгаж өгөөсөй болохгүй л гэдэг. Ийм зарчмын байр суурьтай байна. Хичнээн ийм гишүүн одоо байгаа гэж та гишүүдийн асуудал биш шүү дээ. Энэ чинь бол засгийн газрын тодорхой хэмжээний үр гүйцэтгэж байгаа төрийн захиргааны байгууллага, төрийн байгууллагуудтай, төрийн өмчт компаниудтай холбоотой асуудал шүү дээ. Тэнд үйлдэл явах ёстой. Жишээлбэл Эрдэнэс Монгол, Эрдэнэс оюутлогоо, тузын гишүүд. Тэр хүмүүсийг би өнөөдөр бол буруутгаагүй. Гэхдээ яагаад өнгөрсөн цаг хугацаанд энэ асуудал шийдэгдээгүй? Хэдийгээр улс төрийн эмч замбраагүй нөхцөл байдал үүсэж байгаа шигсэн нөгөө талдаа яагаад төр тангараг өргөд ажиллаа явж байгаа албан тушаалтнууд дагаж намраад ажиллаа хийхгүй байгаа вэ гэдэгтэй холбоотой асуудлыг бид хөндөг ёстой. Дахиад 7 жил гэвэл бид 2032 он хүртэл юу ч болоо байлаа байхгүй. 18 тэрбум доллар гэдэг бол маш хэмжээний мөнгө шүү. Маш хэмжээний мөнгө. Бид нар 18 тэрбум долларыг зүгээр хайж өрөөсөө болохгүй асуудал. Энэ оюутлоготой холбоотой асуудал дээр зээлийн гэрээг шигсэн бид нар ер нь харах ёстой гэж харж байгаа. Мэдээж гэрээ хийгдсэн. Бид нар цаашдаа сайжруулаад явах үүрэг нь Монгол Улсын засгийн газарт байна. Энэ үүргийг яагаад эсвэлтэхгүйгээр гаргаад байгаа вэ гэдэг холбоотой асуудал. 2007 оны 27 дугаар тогтоолоор оюу толгой, 5 толгой гэдэг компаниуд холбоотой асуудал хөндөгдсөн шүү дээ. Энийг хийх ёстой. Дээрээс нь оюутлогын төр хэн шалгах хороо байгуулагдсан. Энийг бид нар хийх ёстой. Тэгээд энэ ажлуудаа л бид нар өнөөдөр хийх шаардлагатай байна. төр хорооны хуралд ирэхгүй тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзууд ямар нэгэн арга хэмжээ авах. Одоо тэгээд яг санкцээр